Энэ залуунуудын нэгээс хүлдчихв. Тэр аль хэдийн өөрийнхөө биед байхгүй байлаа. Тэр бол мангас юм ах иддэг. Нэг хуруугаараас говжинуудыг бисчих чадтай. Булчин ширмэс болсон аврах том варвар байв. Энэ ертөнцийн варварууд галзуу юм шиг хүчтэй бас аимшигтай тэсвэртэй бөгөөд бараж өөрсдөө яваа мангасууд юм. Тэр яг энэ мөчөдлийг ханс өөрийгөө сүрснээ ойлгов. Учир нь энэ бол түүний тасралтгүй 10 жил тоосон харгас хэрцгий хэцүү тоглоомын ертөнц байлаа. Тэр анх хэмжигт байхдаа уйдаад үүнийг хэвшүүлжсэн бөгөөд одоо тэр тоглоом дотор нарч хүчээ. Тэр залуу варваруудын насанд хүрэх ёслол дээр зогсож байна. Тэднийг нэгээрээ дуудагдж амьдралын хад туршид авч явах зэвсгээ сонгож байна. Яг тэр үед түүний хажуу зогсож байсан залуугийн ташгирч тэд тоглоом дотор яг юу хийж байгаа юм бэ гэж хэлв. Түүний сандарсан царай айдас дөрөн нүдийг хараад хансуугийн залууг яг түн шиг энд дуудагдсан өөр нэг хүн гэдгийг шууд ойлгов. Зэсэн тарааж байсан хөвшин өвгөн тэр ядуу залуугийн өмнө хормын цогцоо алчгүй гарч ирээд зөрөгтэй хорд өгсөн чи мөн үү гэж хэлв. Өвгөн яг тавар эвлэж байгаа юм шиг нэг хором төр зогсоод толгой төхөв. Нөгөө хүн нь энэ газар дунжин мөн үү гэж дахин асуухад өвгөн ямар ч сэтгэл хөдлөхгүйгээр түүний хоолой хэрчиж хайлаа. Энэхүү харгас үзэвч хансад айдас төрүүлв. Гэхдээ баг зэрэгч гисэн сандрагч шууд өгөх хаюултай гэдгийг сайн мэдж байсан тул тэр шүдээ зүүн өрийгөө барьж авах хичээ. Мохоо өвгөн сайнны арсан залуу бол Кадугийн хүү орон гэдгийг хэлээд түүнийг харсан сүрсэн байсан гэж мэдэрдэг. Тэр хүн бүрт тэр сүнсний ярьсан зүйлийг таахгүй хай сануулад инээдтэй насанд хүрэхчлээ тайван гэрчин нэргэн орцоо. Тоглоом руу чирэгдсэн өөр шигэнд хүмүүсийг энд харсанс гэж үздэг гэдгийг хансуу одоо ойлгожээ. Хэрв хэнийг нь түүний тэдний нэг гэдгийг мэдчихвэл дараагийн толгойн газар өнгөрөх хүн нь тэр байх болно. Үүнийг бодож үзвэл түүний гаргаж чадах царын ганц дүгэн итбол ишигдэхгүйгээр энэ тоглоомд амьд үлдэх ёстой гэсэн явдал юм. Гэхдээ том асуудал байна. Тэр энэ ертөнцид өөрийнх нь дүүрийн нэр хин гэдгийг ч мэдэхгүй байна. Ийм энгийн зүйлийг хөтлөх хилээгүй тоглоомыг тэр дотроо хараагаад үүнийг олж мэдэхэд тус болох ямар нэгэн их цан хайж гişв. Учир нь яг одоо нэрээ мэдхийн түүнийг амьд үлдэх царын ганц зүйл юм. Боломж түн баг байсан ч ханс өөрт нь орж ирсэн царын ганц санааг хэрэгжүүлэхээр шийдэв. Тэр хүлээгээд ямар нэгэн нэр дуудагдсанаас хойш 2 секундын дотор өөрхийн чираш гарчдгүй бол хөдөлгөөр төлөвлөв. Тэр нэр өөрөөр төгжигдсэн тоолгочийнх байж олгоч тэр эрсдэл гаргахаар шийдэв. Дараа нь өвгөн жандлын хүү Борны дуудав. Хинч хөдөлсөнгүү. Тэр зогссны дараа ханс өөрөг шалгаж Борн бол энэ ертөнцид өөрт нь өгсөн нэр байгаасай гэж найдав. Хөвшин өвгөний царайг хараад хансуугийн нуруугаар хүүд даасан ч тэр залуу дайчин гэж дуудаад зэсхэр сонгоо гэж хэлэхэд нашгүй нэг юм санаа намрав. Саяын аимшигтай зүйлээс амьд үлдсэндээ тэр хэсэг зөөр инээнсгэрээд дараа нь анхаарлаа хийх ёстой зүйл рүүгээ буцаач эхлүүлв. Эдгээр тархиугүй варварууд ямар ч шидэж чадваргүй байхаар харагдсан ч оронд нь насар их биеийн хүчтэй байдгийг Борн одоо мэдж авлаа. Тийм учраас тэрээр ямар нэгэн хурамж баатрын шид шиг ингээ шид сонгон авч ойрын зайнаас толд том хэрэгжилтэн болохоо шийдэв. Яг тэр мөчөд бодит ертөнцид түүний компьютер унтарч тоглоом дотор хөөгдөл нь ямар нэгэн сэжигтэй админ луу чимээгүй хүн дамжуулж эхлэв. Хансуу энэ варвар өгсатнаар анх тоглохтаа гялалцсан бас гоё харагддаг учраас шууд л аврах том ич сонгож байжээ. Тэр шийдвэрийнхээ ачаар тэр тоож баршгүй олон удаа өгсөн. Тэр илүү сайн амьд үлдэхээр хайж бүх боломжит төлбөрүүдийг торшин. Зэсгээ баян сардаг байв. Тэгтэл нэг өдөр варварууд зүгээр нэг ухаангүй хохирч очроод өчтөд биш. Харин жихэн арга зам нь танк болох болов гэсэн галзуу санаа түнд орж иржээ. Тиймээс тэр варваруудын байгалийн тэсвэр хатууж ил хүч чадвартай сайн нийцнэ гэж найдан шид туршиж үзэхээр шийдэв. Шидтэй баатар болох нь хамгийн муу шийдвэр шиг санагдсан ч тэр үүнийг туршиж үзэхээр шийдсэн хിവэр байв. Хатир холтой нүрдүүн нь нэтгмэргүй гайхалтай байлаа. Тэр бүр аврах том зоо шиг мангасуудыг унааж чаддаг болсноор утгагүй хүчрхэн нэгэн болжээ. Тиймээс тэр энэ сонголтонд харамсгүй гэдэгтээ итгэлтэй байна. Яг тэр үед хөвшин өвгөн хаалгыг нээхийг тушаагаад тэслэлд орсон варварууд одоо Рафиона хотын доторх төрөвдүүлэг рүү орох стыг зарлав. Түүнийг дууган өндөрс мөхс варвар бүр амиа хамгаалах гэж байгаа шиг гүйж эхлэв. Сэжиг төрүүлэхгүй тулд Борнж бас тэдэнтэй хамтгүйхээс өөр аргагүй хүрчээ. Бүх булчин толгоонууд хаашаа явж байгаагаа ч мэдгүй өрсөлсөөр байтал. Тэдний дундаас тархин ажилтдаг нэгэн кара тэднийг буруу тийш нь чиглүүлснийг олж мэдэв. Бүх бүжиг шууд кара руу дайрч анханасаа тэргүүлж болохгүйсэн юм хэмээн хашгирав. Гэхдээ энэ тэнэгүүдийн хинэнч түүнээс тэр биш гэдгийг сайн мэдж байсан учраас Борны нэмэх замбараагүй ээж энийхээ барьж дийсэнгүү. Өрөвдөлттэй карак өдөртөгч байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөд ямар ч тэнцэлгүйгээр бууж өгөв. Яг тэр үед анар өдөрч цохыг хартан авч түүнийг нэрээд ухаашиг гэж үтсэн. Тэр олон тэнэгүүд түүнийг дуртай яад авсан ч тэр тэднийг яг мөнөөх замбараагүй байдлаар хөтлөн оруулав. Варварууд цал дуусгаас өмнө лабиринт руу хүрэх ёстой. Анар итгэхэд төхөхгүй хүн гэж хашгиртан дахин бухимдаж эхлэв. Тэдний нэг нь жин өдөр цохыг авах ёстой гэж санал болгосон ч энэ нь илүү их санал зөвлөдөөнийг өсгөв. Хэрв энэ цэрэг цааш үргэлж илбэл тэд лабиринтэд цагтаа хүрч чадахгүй байж магадгүй
гэж бодоод бууран зүгээр зогсжээ. Гол асуудал нь тэр өөртөө олонний анхаарлыг татахыг хүсэхгүй байгаа юм. Тиймээс тэр чимээгүй хүн анар руу төхөж очив. Аль хэдийн ядарч залхсан өрөвдөлтэй хүн түүнийг өөрийгөө буруу тахаар ирсэн өөрнийг хүн гэж бодов. Гэтэл бууран түүнийг зэмлэх гэж ирээгүй. Харин лабиринтэд хүрэхэд туслахыг хүсэж байна гэж тайман хийв. Тэр дугаан өндөрөсгүй явахыг сануулад варвараа дээр тархигүй. Химэн шогсон цагаарч буй оролцох нэгэн бүжиглүү заажгүй. Тэр түнд зүгээр л тэднийг дагаа гэж хэлв. Анар тэр бүжиглүү яаран очиж лабиринтэд хүрэх зам олсноо зарсав. Тэр идэвхтэйгээр тэргүүлж өдөргүй тархихгүй бочингууд эцэст нь орцонд хүрч ирв. Хаалгыг хүрээсэн яхан туяа тэдэнд сүрж авсантай санагдаж үүнийг тулааны ариу хинжээ гэж нэрж тэгшв. Берни тэгэж тэнэгүүдтэй үлдэх үү? Эсвэл чимээгүй хүн зогтох уу гэж бодон тэн зогсож байлаа. Учир нь үннийг хэлэхэд тэд ямар ч мэдээшгүй тэнэгүүд босхоо хин нэгэн алга босныг ч анзаардаггүй байх. Энэ хооронд амьдралынхаа ихэнх хэсгийг эмзэг дөнгөрөөсөн хансв. Хизээч цохиж үзээгүй өөр шигээ хүн дүнжээний мангасуудтай хийх талаанд амьд өвдөж чадах хэсэгтээ ирж байлаа. Тэрээр лабиринтэд орсгүйгээр Рафионагийн татварыг төлөх өөр арга зам хайж эхлэв. Энэхүү татварын системэнд 20 нас хүрсэн иргэн бүрээс татвар төлөхийг шаарддаг. Тоглоомын хамгийн гаж хэсгүүдийн нэг юм. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд зүйдээ шийтгэж хүлээх бус шууд цааслал хаюултай. Энэ ертөнцид мөнгийг лабиринтэд орох эсвэл баранд ажиллах зэргээр олж болохыг хансуу саналаа. Гэвч варвар байх нь маш том сул талтай. Тасханыхон тэднийг аратан шиг үзэж хизээч захихсны ажил санаж болгодоггүй. Варваруудыг бодлогүй төрөмгийн өмүүлвчэд гэж үздэг. Тийм учраас тэд тоглоомын шин шууд згсэн хүлээн авдаг царийн ганц гсатын. Берн бодолтой харагдан зогсох зур цаг хугацаа хурцтай урсаар хаалга хаагдахад ердөө 10 минут үлджээ. Хамгийн муу нь эцэн энэ хаалга сард ганцхан удаад нэгддэг. Энэ боломжийг алдвал хотод бүтэн сар амьд үлдэхийн төлөө тэнцэх хэрэгтэй болно. Ажил олж чадахгүй эсвэл сонголтгүй болох талаар бодоход түүний бодол хяналтаа алддаг. Хэрэг энд бас нэг сар үлдвэл байдал нь бүр дордож магадгүй гэж бодоод орхихыг хичээдэг. Гэвч айдсан дэндүү тул хөлн хөдлөхөөс татгалздаг. Яг сэтгэл нь хямарч байхад гарч ирээд үлдсэн хүмүүс нь тэр учраас яарах хэрэгтэй гэдгийг хэлдэг. Борн нэмэгтэйг түрүүлээд явахыг хичээд удахгүй араас нь очихоо амждаг. Түүнийг явахад анар тасалсанд нь талхаад түүн шиг ухаалаг босхын тулд юу хийх хэрэгтэйг асууж түүнийг өөрийн мэдих царын ганц ухаалаг зэрлэх хүн гэж дууддаг. Берн түүнийг өөр арьс хсаатай болж дахин төрөх хэрэгтэй байх гэж татрав. Шаардлагч өөртөө хийхээсээ өмнө өргөж бодох хэрэгтэй гэсэн тодорхойгүй зөвлөгөө өгдөг. Бүсгүй тэр зөвлөгөөг зүрхэндээ шингээж аваад хэрв лабиринтаас буцаж ирвэл сайхан сэтгэлийг нь хариулна гэж амждаг. Буцаж ирч чадахгүй байх вэ гэж ярихыг нь сонсоод Борн түүнээс бас үхэхээс айдаг хэсгийг асуудаг. Анар өөрнийг асуултаар хариулж энэ бол байх ёстой зүйл гэж хэлдэг. Тэр айдаг гэбрийг хүлээн зөвшөөрөөд дайчин болж төрсөн болохоор ташбдаж амьд өвдөхөөс өөр сонголт байхгүй гэж хэлдэг. Ханс үдгээр зэрэг хүмүүс ямар их хүн чанартай болохыг ойлгодог. Тэд хүссэндээ биш харин өөр зам байхгүй улмаас ташбдаг. Тийм учраас тэд бартамашилж өргөж урагшилдаг. Тэр мөчид тэдний биширч эхэлдэг бөгөөд тэдний нэг балсандаа бахарх мэдрэмж төрдөг. Дөнгөж 1 минут үрцэндээ хад тэр инээн сүрсээр хаалгарууг үйдэг. Тэрээр мянган дүрийг хөгжүүлсэн туршлагатай бөгөөд амьд харж чадахтай биштэй байгаагаа өөртөө сануулдаг. Яг тэр үед бүх зүйл харахгүй болж тэрээр систем түүнийг нэгдүгээр төгсний босоор агууд амжилттай нэвтэрснийг мэдгэхэд бүрэн харах үед байгаагаа огт мэддэгч хаана байгаагаа огт мэдгүй байв. Төрлийн харах үед өндөр алхаж байхдаа тэрээр энэ тоглоомын мөрөжтөн байснаа дурсаж зэрлэг хүний өвбат бүх биеийг өөрийн мэдлэгтэй хослуулж чадвал амьд үлдэх боломжтой гэдгийг ойлгодог. Гэвч одоо байдал хачин тийшээ ирсэн бололтой. Тэр бараг сохор шахан болж хаана ирсэн талаар ямар ч төсөөлгүй байгаа тул бага зэрэг сандарч эхэлдэг. Түүний санаж байгаа хар тоглоомын лабиринтийн хаан дээр талцууд наалцсан байдаг тул бомбор огт хэрэггүй ээжээ. Хүний тархины үйлдвэрлэл эсвүүдээ хүчээр ажиллуулснаар энэ нь харанхуй бүс байж магадгүй гэж тэр таамагчдаг. Энэхүү хар бараан зах хэсэг нь нэгдүгээр түвшний хамгийн алчлагдсан хэсэгт оршдог ба ямар ч гэлтгүй маш хавар бүс юм. Хачирхалтай энэ газар хизээч ихших цэгвэ хасгүй байв. Энэ бол одоо бодит байж тул тоглоом шиг юу ч баталгаатай байх хэсгүй гэдгийг Борн өөртөө сануулдаг. Хэрв энэ ертөнц зэвсэг цэгийг санамсаргүйгээр сонгодог бол харанхуй бүсэд буухан ховор болох боломжтой бөгөөд хангалттай азгүй хэрэг юм. Тэрс үнд таагүйгээр урдсан нэгэн байжээ. Үнсэн үвдүн тогсон тоглоомудаас санаж бодох бүх үгийг ашиглан статус цаанхын нээхийг оролдогч ажин чажирдаггүй. Бууж өгөөд өөрийгөө тайвшруулж санамсаргүй чиглэлд хөдөлж эхэлдэг. Удаан алхаж явахдаа мөчхөх нь илүү хортон байж магадгүй гэж өөртөө хичгэндөгч мангасын занг гарах магадлалыг санаж болгоомжтой байхыг хичээдэг. Гэсэн хэдий ч тэрээр гоблины занганд шууд бишгиж улмаар хөлөөрн шах хүзүүртэй зүйл нэвт орж түнд маш хүнд өвдөлтийг мэдрүүлдэг. Бат бүх төрлийн бүтцтэй хануу эрүүгээ зүүн ямар ч дуу гарчгүйгээр өвдөлтийг төсөвждөг. Бага зэргийн чимээ хөтөл ойролцох ямар нэгэн зүйлийг татаж магадгүй.
гэдгээ мэдж байгаа тул энэ занг тавьсан гоблин урьдчилан нуугдж байгаа гэдгийг сайн мэдж байгаатаа шаналж донд газар ундаг. Түүний нэг жижиг хэсэг нь үнийг ямар нэгэн пикник дээр ясан дах гэж найдаж байгаа боловч тэр юм. Энэ төрлийн найдвартай байдал нь түүнийг үхэж түргэж болцохыг тэр дараа ухаардаг. Хамгийн муу хувьж барыг тооцоолж ганцхан хашгирахад гоблин гүгээд ирж магадгүй гэсэн бодолд өөрийгөө битгдэг. Бёрн хүжөө зангинаас хурдан татан гаргаж мэдээ алж тархаж байгааг анзаардаг бөгөөд энэ нь мэдээ алдаас хор аль хэдийн үйлчилж хэлснийг итгэж байв. Тэр хөвшин зэрлэг ирж зах гэснээр ирсэн гутлын оронд хэрэггүй сайхан өгсөнд нь хараал орсохдаг ч одоо гомдсох ямар ч чадахгүй гэдгийг мэддэг. Түүний царын ганц боломжгүй хор талхад саад болохоос өмнө хөдөж гоблинтэй нүүр тулах явдал юм. Магадгүй мэдээ алдаас хорны нөлөөгөөр айдас нь хүрч багсаж хэлдэг. Яг тэр үед тэрээр гоблиныг гарч ирэхийг шаардан хаширдаг. Юу ч хариу өгөхгүй байх үед энэ бүхэн толгой дотор нь басан эсгэд эргэлзэж хэлдэг бөгөөд гоблин байгаа газараа үлдхийг залбирэн зүгээр явхаар шийддэг. Манай зэлэг залуу хөлнөөс нь цас гацаар доглоод өргөшиж яхад эцэст нь хөшин чимээ сонсогддог. Гоблин одоо араас нь дагаж байгааг мэдж байгаа ч харж чадахгүй байгаадаа түгшиж хэлдэг. Тэр хурдаа нэмдэг чамтан хизээж орчдоггүй анзаардаг. Энэ нь яг ижилтэй дүрдэж түүнийг засахад яг хамт зогсдог. Энэ нь зөвхөн нэгж зүйлийг иж тхэн. Гоблин зүгээр түүнийг цасаа гожуулан өрхийг харж үүнийг таашааж байна. Түүний аимшигтай инээд үүнийг баталгаажуулдаг. Энэ бол түүний сүүлчийн боломж гэдгийг мэдж байсан тул тэрээр жаахан урагшаагүйж нүрээрээ газар нь хойж үзэгддэг. Төлөөрөөс эсэр гоблин өгөөс рүү норч ирдэг. Гэтэл энэ нь энгийн нэг тэнэг амтан биш болох нь тогтоогддог. Энэ нь түүнийг үнэхээр өгсөн эсвэл өгсөн дүр эсгэж байгаа эсхийг мэдхийн тулд тэгшээд чосоо шиддэг. Гэвч хануу гоблиныг аргаж түүнийг ойртох үед гин төсрөн босч амтныг ухаан алдуулахын тулд гараараа зөвдөг. Харамсалтай нь түүний гар хөргцэн амтын дүр богино болох нь тогтоогддог. Гэсэн хэдий ч яагаад ч зэрэг хүний өвийг өдөрч хай гартаа авч өөрөө бие дан хариу үйлдэл үзүүлдэг. Гоблин хаанаа байгааг татахаа мэдэрч одоо гоблин бол олцсон гэж хашгираад цохирдуудын шургаг болгодог. Тэрээр тэр аимшигтай инээднийхэн төлөө амтан зохисны яа шийдэх санааж хоёр гараараа чулуу шүүрч аваад дээрэс нь буулгаж гоблины насыг тасчдаг. Бузар мангас ямар ч чимээгүйгээр унаж хаансуу энэ бүх зовлонгийн хариуд ердөө ганцхан туршлагын анаа алдаг. Тоглоом дөрвөж болдог шиг гоблины бие алгуулж энд валютын үүрэг гүйцэтгэдэг чулууг үлдээдэг. Гэрч энэ нь маш бага үнцэнтэй. Дөнгөж нэг зэсэн талхныг өн хөрх хэсдүгээр зэрэгшин шидэт болор юм. Тэрээр ийм их зүйлийг тулж ид эцэст нь хог төдий зүйлтэй хоцрохын тулд өөртөө бараг шоосон инээн сүрдэг. Өөрийн тоглож исэн тоглоомын бүх зүйлийг санаж байгаа ч тэр дэлхийг одоо гацсан ертөнцтэйгээ бүү хол гэж өөртөө сануулдаг. Үнийг санаж яцгаая гэд тэрээр хөлн цусан толждож урагшсаар байхаа. Систем түүний хөлөөс цосгоо ичж байгаад банк санаасаар эцэст нь тэр шалтгааад мөлхөө хөдөлгдөг. Хөл нь хуурсан болчтой бөгөөд өвдөлтөөс зайлсхийхийн тулд тэр хөлийг огтхон ашиглахгүй хаан дээр гэж боддог. Яаж игээд өөрийнхөө бодож яснаас илүү хурдан мөлхөж чаддаг. Түүний одоо хүсч буй зүйл бол ердөө ганцхан жижигхэн шагнал юм. Энэ ядаргаатай зангуудын өөр нэг дээр гიშгэхгүй байх шиг. Тэр явандаа нэгээс нэрээ ядан болтдог. Гэвч одоо хамгийн гол асуудал бол ялангуяа ихийг алдсны дараа хин нэгнийг олох явдал юм. Тэрээр нэг чиглэлээ барьж харанхуйг туулан амьд үлдэж чадна гэж найдаж яваа. Үхэл орт тусан тэрээр эсэрдийн наслалын тэр залуугийн талаар бодож өгчдөг ба түүнд юу тохиолдсон бол хуучин биендээ эргээд сэрэх болов эсвэл бүрмөсөн өөх болов гэж гайхдаг. Амьдрах чадварынхаа сүүлийн 5% дээр тогтож байхдаа тэр хүмүүс яагаад шишин тэтгэдэг болохыг эцэст нь хардаг. Яг тэр үед систем гарч ирдэг. Дахин улаанаар ачиж хэрэг хин нэгэн хурдан имжихгүй бол тэр өөх гэж байгааг сануулна. Яг бууж өөх гэж байтал тэр урдаа гэрэл алж хараад үнэхээр туслах хин нэгэн байгаасаа гэж найдана. Тэр одоо өөрийгөө шоолж энгийн хүнээс арай дөнгөр царай муутай зэрлэг хүнийг боохон талд хин нэгэн хүрээд байна гэж бодож байна уу? Химээ хөвчлөхийн үзүүлжийг харж гişнэ. Цус алдснаас болоод толгой нэрвэж байна гэж Борн батсан ч амьд үл төцөн савнын түүнийг ухамсартай байлгаж амьд үл төцөрөө төслээр урагшгтлна. Яг амин чухал чанар нь хамгийн доод зэрэгтэй хүрэхэд ойрцоох бүлэг өгөж буй зэрэг хүнийг анзаарна. Яг энэ үед систем Борны амин чухал чанарыг ердөө 2% болтонд Буруусны төлөөс төцийн үзүүлэлтийг нэг оноогоор нэмж шагнана. Бүжиг түнд түхэж очиод түүний дөнгөж шинхэн тоосгож болохыг нь олж мэдээд гайхгүй. Энэ туршлагаагүй хүн тэднээс төрүүлж энд хүрснэн с ичгтэй санагтана. Бёрн ярах гэж оролцсон ч ганц ч үг гарсангүй. Тэр дотроо дууга хашгирч тэднээс таслаач гэж гойно. Бүжигдийг шаргал өстэй залуу тэдний дахиж өрсөн рүү эргэж хараад түүнийг эмчиж чадах эсхийг нь асууна. Тэдний бүжиг дахиж байгааг хараад тэднийг өндөр түвшний баг гэдгийг Борн ойлгож эцэст нь аврагдхан дээ гэж бодон тайлшигсхийн амсгаа авна. Гэвч өөрснөө хүйтнээр татгалзахад байдалд улан дордно. Тэгэхэд шаргаал төстэй залуу Батранаас бурханшиг эмчилгээ ажиллахгүй. Онцгой үед зэрвэж татгалсан ундраа өгөхийг хүснэ. Тэр тавлааг нь онгойлгож Борнд биш төвчтэй байхыг сануулад энэ бол ямар нэг зүйлсэн бурхан шиг өрөөж биш бөгөөд там шиг өвдөх болно гэж анхааруулна. Хансуугийн амин чухал чанар барах кертаруу огцон өснө. Гэвч өндөргөө эцэг чигших мөчид түүний бүтэн бие дотроос хайж байгаа мэт санагдана. Өвдөлтөнд төсөвшхийн аргагүй бөгөөд хин нэг галзуур хор хүчтэй болох болно. Яг энэ үед тэр тоглоом яагаад тулааны дүнд өндөр хэвших хизээч зөвшөөрдөг байсныг ойлгоно.
Учир нь зөвхөн өвдөж гэхэд хэнийг ухаан алдуулахад хангалттай байжээ. Хэдхэн секундын дотор биеийн сэргийж амьд байгаадаа бүрэн цочирцсан тэр яаж игээд хөл дээрээ басна. Шаргал өстэй залуу түүнийг санууч байдлаар харж яаж шинхэн тоглогч тэднээс төрүүлж энэ газарт хүрч чадсныг асууна. Хэрв энэ нь ямар нэгэн нууц цуцлуцсан байж тааруулж тэр уг мэдээллийг хөдөлж авахад санаж болгоно. Шаргал өстэй залуу зөвхөн мэдээлэл авах сонирхолтой байсан тул бусдаас төрөөжсэн нь түүнийг орсныг борн ойсгоно. Ямар ч тач энэ нь хамгийн сайн байж магадгүй. Яагаад гэвч ямар ч шалтгаангүй тусламж бусад бүх зүйлээс илүү сэжигтэй санагддаг. Тиймээс манай залуу өвч болох хамгийн аюулгүй хариуг өвч төрөв рүү орох мөчөд аж хэдийн энэ газар байсан болохоор энд яаж ирснээ мэдгүй гэж хэлнэ. Шаргал өстэй Баатар үүнд итгэсэн болчтой химээгээд хинжээсийн тогтворгүй байдлаас болоод хиннэгэн харанхан зах дээр шууд гарч ирж магадгүй гэж нэг удаа уншиж байснаа ярина. Хэдийгээр энэ зүйл тохиолдох магадлал маш бага бөгөөд 100 жилд ганцлуудаа тэмдэглэгдсэн байдаг ч гэсэндээ энэ дунд болон өндөр түвшний бүлгийн хинэн ч хизээч толгойч байгаагүй зүйлийг өөрийнх нь толсон хардаарсан зүүн болохыг мэдэх борн шүдээ зүүн. Тэд явж ихшгэд шаргал өстэй залуу сонирхолтой түүх ярьсанд нь магтаж ундрахны үнэнд санаа зовлтгүй гэж хэлнэ. Яг энэ үед дүнжин дотор хорон бүр артнаас үнэтэй байхад хинэгэн зөксөө тусалсанд ямар азтай байснаа манай залуу эцэст нь ойлгоно. Хэдийгээр тэр амьд гарч ирсэндээ баяртай байх ёстой ч гэсэн. Ийм байдлаар дог тохоо болсон гэж бодоход түүний зэрлэг хүний зүрх төргөөсөж тавтан гэрэлнэ. Нөгөөтэйгүр түүнийг орхиж ясны хадараа бүлгийнхэн хоорондоо ярилцаж зэрлэгхэн гоблины цаханд гიშгээд амьд үлдсэн цэвэр азаасан тухай ярьсан. Тэрч бүхэл тэдний нэг нь ундрахтай залууг шавалж хэрэг гавцгүй өөрөө байсан бол тэр тасрыг тариачинд ундрах хурц зоггүй хасан тол зэрлэгхэн шаргал өстэй залуу тассан дацтай байсан гэж хэлнэ. Ундрахтай залуу твэрчийг соолж эргүүлэн хариу бариад хэрэг тийм зэрлэгүүд олонтойгоо болт нэгийг нь алдахад тэд үгүйжээд байхгүй хаа гэж хэлнэ. Тэгээд байдал хүндрэхээс өмнө харваач ахын түүнийг өмөрөө орж ирээд хэрэг сүмийн дөрөв сад болгоогүй бол тэр зэрлэг хүнд гарцаагүй тусах байсан гэж хатуухан хэлнэ. Дараа нь тэр ундрахтай залууд наалтаж драгаас нь сорц гэж хэлэх бөгөөд зэрлэгүүд тийм байдлаар дог тохоо болох дургүйг мэдэх учраас шаргал өстэй залуу зэрлэг хүнээс нууц замын тухай санаа тасандаа асуусан гэдгийг сануулна. Бүжиг өргөжлүүлэн алхсан ч тэдний нэг зүйл зовоосаар байхан зэрлэг хүний мөрөгт дуусахгүй мэд санагдах явдал юм. Тэд урагшилсаар эцэст нь хоёр давхрын халханд хурж портлыг идэвхжүүлнэ. Гэвч яг алхаад орох гэж яхад нь тэдний харсан зүйл бол өөрсдийн нүдэндээ ч идэхийн аргагүй зүйл байлаа. Хаалханы яг хажууд гоблины хавханд тавчруулагдсан зэрлэг хүний шахаа өвтөж байх. Энэ нь тэр галзуу ямар нэгэн дөдлөв зам ашиглаагүй. Бөгөөд бүхэл бүтэн 15 км-с хол хозор бүхэл бүтэн харанхуйгаар хүрээлэгдсэн дахад мөсгөж ирсэн гэсэн үг юм. Бүжигдэх ирэн бол бүрэн галзуур гэж бодох бөгөөд хүн бүрийн нуруугаар хүйдтаана. Яг энэ үед ундрахтай залуу зэрлэг хүн тэдэнд баруунгараа сонгож байсныг санджна. Тэр бүдүүжиг амтан үнэн хэрэгтэй шийдэд болор барьж байгаад арьжаа хийхээр санаж болгож ясныг тэр бүгдээрээ эцэст нь ойлгоно. Ундрахтай залуу өмнө нь хэлсэн тэнэгүү бүрээ буцааж зэрлэгүүд үнэхээр өөр шүү гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ямар ч хамаагүй үргэлжлүүлэн хөдөлгөөр бүтээгдсэн бөгөөд үхлийг хизээч зовтохаар гэж үзэхгүйгээр дэндүү зөрөөдөг. Үхэлтэй нүүр тулах шавсны дараа буурн улам олон гоблинтай таарцаар байх. Хэдий ч тэдний хинэнч түнд туршлагын оноо өгөхгүй мэд санагдана. Тэр ихэндээ баг зэрэг сандэрсэн нь үнэн ч одоо энэ газар гэж гэгээдэй болж хараан буцаад ирсэн тул эвхэр мангасууд яг үнэндээ аюултай санагдах болно. Энэ удаад тэр хин нэгэн бодлогүйгээр шидсэн юм шиг хавхнууд шалан дээр хаасаагүй тарж бүтэрснийг анзаарна. Мөн тэр гоблинууд ямар тэрхүүгүй болохыг шаардлагагүй чадахгүй. Бүгд тэдгэрийг атгах шороогоорч болтгоо очих толгойд нь орж байгаагүй гайхна. Аз болоход тэдний бүх төлөвлөгөө нь мөн зөрүүдмөр бөгөөд нуугдсан газрууд нь том нён хаягтай юм шиг харагдана. Одоо хамгийн гол асуудал бол түүнийг засварчдаггүй бүрэлж байгаа явдал юм. Орчогч дараах бүх зэрлэг хүнд 1-7 хоног хүрч хөсгөнгүү санан тэр цүнхээ шалгана. Гэвч тэр төтгшөө харахад өмнө нь хийсэн тэр олон мөчгчдийн улмаас цүнхэн өрөвцөн болчтой байлаа. Тэгээс ердөө 2 хоногийн хоол үлдсэн байхажээ. Тиймээс тэр аль болох урт хугацаанд сонгохыг хичээн хамгийн бага хэмжээтэйгээр зажлахаар өөрийгөө хүчнэ. Энэ үед тэр хөөрэ хатуу талхач гэсэн ямар нэг тансаг амттан шиг амттай санагдана. Гэхдээ үнийгээ зажихын тулд тэр зөвхөн өөрийн шүлсэнд найдах хэрэгтэй болно. Гэхдээ ийм хоорой зүүж идэхин түүнийг улам цангахад хүргэнэ. Тоглоомд байхдаа хансуу зөвхөн хоол зөх тал дээр санаа зовдөг байсан. Гэвч энэ нь одоо ямар нэгэн тоглоом биш болсон тул хэрэг амьд үлдхийг хүсвэл өсгүйгээр байх ямар ч боломжгүй юм. Хэрэг тэр хөвшин дараа ямар ч ус хөөргүй байсан юм бол дүнжин дотор хааны газар цэвэр усны нууц нугтж байгаа байх гэж тэр бодно. Яг түүний хажуугаар алхаж явахад нь усны бүдэг чимээ сонсогдож тэр тишээ зөөхнө. Яг тэнд л тэр шалан дээр сууж исэн ямар нэг санамсаргүй аялгчтай таарч бөгөөд тэр хүн нь юу ч хэлэлгүйгээр бусаад явчих ба. Энэ нь яг ч зайлшгүй шаардлагатай биш бол хинж явдаггүй. Үгүй дөрөн байдаг шиг санагдана. Тэгээд буурн чулуунуудыг шалгаад тоолч эхэлнэ. Тэр одоо 44 ширхгийг цуглуулснаа ойлгоно. Үндсэн хэрэгцээгээ шийдсийн дараа тэрээр туйлдаа хөтөл ядарч, нойрн хөрснөөс болоод унах шахаж буй сүүлийн нэг асуудалтай нүр тална. Дүнжин дотор унт 2 хүн бодит арга байдгийг тэр санана. Нэг нь бүх зүйлээ орхиод, хов заяандаа найдаад, шүн хэнийг халтна гэж найдлагаа унтахаас өөр аргагүй болно. Нөгөө нь хин нэгэнтэй хамтраад ээжээр мананд гарах юм. Гэвч барбарааны амжилттай төрхөөс нь болж хүн бүр түүнээс зогтож, түшигч хөнгөө хацарна. Энэ нь
Борны калцаараас хашаахна. Яагаад гэвч түүний хүссэн зүйл бол ердөө баг зэрэг нойр. Мөн шин мананд зогсох хин нэг юм байлаа. Яг тэр үед нэг ээлтэй царайтай залуу төхөж ирээд Борны шүний хамтрагч хайж байгаа эсхийг энгийн байдлаар асууна. Борн түүнийг тэр даруй сэжигтэй гэж үзэх боловч залуу түүнийг найдваргүй биш харин найдвартай Барбаран шиг харагдсан учраас төхөж атсан гэж хэлнэ. Борн баг зэрэг тайвшраад тийм ээ өөрөө ч бас хамтрагч хайж байснаа хүлээн зөвшөөрнө. Тэд тоглоомын бодит систем болох багийн хамтрагч нар болохоор тохиолдсны дараа залуу өөрийгөө Ханс гэж танилцуулна. Ханзан хариуд нь өөрийгөө жанжийн хүү Бужирн гэж танилцуулаад гар барихаар сунгана. Өөр хүн болоход хитрхи удаж магадгүй тул яагаад зүгээр л хоёулаа хамтдаа унтж болохгүй гэж Ханс хэрхэн манай залууд эвгүй сэтгэл төрүүлнэ. Дараа нь тэр хинэн төрүүлж унтахыг шийдэхийн тулд чулуу давахай цас тоглохыг санал болгоно. Мэдээжийн хэрэг залуу яжна. Бужирн назгүйдэлтэй дотроо хараад урсгана. Дараа нь Ханс цаг гаргаж ирээд хэрхэн ажилтгагийг тайлбарлах бөгөөд Барбараныг цаг харж чадахгүй гэж ирж бодож байгаа хэрэг юм. Бужирн үүнийг ширтэж зөксөөд ямар үнэтэй бас гэж бодно. Залуу яг ч 5 удаа зочид буудал байгаа юм шиг тогтоо унтж байхад тэрээр унтж байгааг нь хараад дэндүү төгтэй харагдаж байна гэж бодно. Хэрэг эвтэйхэн гойвол тэр залуу унтахын уутаа зээлжүүлэх болов гэж тэр хормын төдий бодно. Тэрээр цагийг ширтэж цаг хурдан өнгөрөөж химэн гойж байгаад ээлж досоход Хансыг сэрэн. Одоо манай залуугийн ээлж ирсэн ч хүн тийм амархан итгэх нь түүний хувьд байхгүй зүйл юм. Тиймээс тэрээр унтж байгаа дүр эсэхийн тулд бүх чадлаа дайчилж бүр үнэмшилтэй болохын тулд чангаар хорхирно. Хэрв тэр залуу ямар нэгэн сэжигтэй санаатай байсан бол Барбарануудыг тэнэг бас тэгжиж тарагддаг гэж үзээд яг одоо үлдэх байсан гэж тэр толгойдоо бат итгэлтэй байна. Гэвч манай залуу бүтэн 2 цагийн турш сэрүүн хонож боломж гарсан ч нүдний хор харахад чадахгүй байсаар дуусна. Эцэст нь дахин мананд гар хайлж нь болоход тэрээр им хашир зарлцсандаа дотроо өөрийгөө алхатна. Гэвч тэрээр үүнийг зогсоож чадахгүй гэдгээ дотроо мэдж байгаа. Хүнд тийм хурдан итгэх нь түүний цуснд байхгүй зүйл юм. Тэр одоо дэндүү ядарснаасаа болж яг одоо ухаан альтаа дунах шиг санагдана. Тэгээд өөрөө ч мэдэхгүй ухаан алдж банаад унтж явахдаа шүлсээ гожуулснаа үгүйсгэж би Ханс түүнийг хатгаж сэрэхэд сайныг сэрнэ. Ханс түүний ээлжийн үеэр юу ч болоогүй учраас их юм ярихгүй гэж хэлнэ. Гэсэн хэдий ч манай залуу Хансыг илүү сайн амархай хүсээд энэ удаа дундахгүйгээр дараагийн ярьжийг авна гэж хийж алдаагаа цайруулахыг оролдох боловч тэр залуу хүнд дэндүү сайхан сэтгэл гаргана. Барбараныг ямар ч гомдтгүйгээр амрааж унтах хастай байхдаа ухаан алдаж унсныг нь ч дурсахгүй. Бужирн эцэст нь сэрэмжлээ салруулаад нойрс гэж атлинууд нь гинт нэгдэж яг тэр үед зэсгээ өргсөн тэр залуудыг өрн сүдэх хичгсэн. Түүндөө шууд цахаас ганцхан хормон зайтай зогсож байгааг харна. Борн үүнийг анзаараад дайртаас нь болохоор хурдан босох бөгөөд энэ нь Хансыг нижээд цачаана. Манай баатар хурдан төвсрөөд Борны ашлаг үлдэх шасан царайг харсныхаа дараа түүнийг зогсоод хиш ихснийг нь сонсохыг хүснэ. Түүнийг ямар нэгэн шашдыг зохиох гэж байна гэж бодоод эргэлзэх зүйлгүйгээр уртаагаар цохих бөгөөд Ханс хашгирч зүгээрч хүлээхийг байна. Эрүүрүүн шулуухан өргөж цогсны дараа тэрээр айсан дахиулан чичирч зогсож чадахгүй болно. Тэрээр хүлээгээд хиш ихснийг нь сонсохыг одоо ч ухаасаар байна. Манай хүү сохор уураар үүнийг үл хамсарч ганц ч үг сонсохыг хүсэхгүй. Тэр залуу ганц цохилтод ундаг гоблинуудаас илүү хатуу биетэй гэж үзээд илүү олон цохилт өгөх хэрэгтэй гэж бодно. Энэ удаад тэрээр бамбаагаараа цохиж цохилтын хүчээр Ханс нисч унан цас ханиалгаж арай ядан ямид үлдэх болно. Чичирч унсан ямид үлдэг бил уучлаарай гэж батнаж. Дахин тийм зүйл оршдохгүй гэж тангарагч хаад Борн нөххийн аюултай уур амьсгал цацруулсан дээгүүр нь алхаж харна. Борнуудын нарийсхад ягаад өөрийгөө аж орчсныг асууж шаардах болно. Нүүр нь эвдэгч нуугдах шалтгагүй болсон Ханс үнийг хэлж тэрээр зөвхөн шийдэт Кристэл хүссэн учраас түүнийг ухаан алдуулаад Ким хол явахгүйгээр авчий гэж бодсноо хүлээн зөвшөөрнө. Үүнийг сонсоод Борн гайхаж зөвхөн хэдхэн Кристлийн төлөө Барбараныг зарлах гэж оролцсон эсгээ асууна. Тэгээд Ханс Барбараныг хэрэгсэх чанар сайтай учраас маш өндөр үнээр зарагддаг гэдгийг тайлбарлана. Дараа нь одоо түүнийг явуулахад хангалттай юу гэж асуух боловч манай залуу ямар нэг сэжигтэй зүйл мэдрээд цээжлэн дахин зохиж бүтэн түүхэд ишгийг анхааруулна. Төрдөг башин дотор өөрнийг адил явж хайвчлаа дайна гэдэг баг хэрэг биш. Тэр энд бас өөр зүйл байгаа гэдэгт Борн итгэжтэй байна. Яг тэр үед Ханс зүрхэн юм гэж ашиглаад Борныг шоконд оруулна. Барбараны зүрхэн мөн шидэд орц болж ашиглагддаг бөгөөд маш өндөр үнэ хүрдэг гэдгийг тэр тайлбарлана. Тэр үед энэ залуу түүнийг алж устгахад хамаагүй хэцүү асар том гоблин. Өөрөөр хэлбэл яг л авахж буй олцны уучийг хардаг болохыг Борн ойлгоно. Өмнө нь унтж яхад нь яагаад үүнийг оршдоогүй юм бэ гэж асуухад Ханс ингэнээр өөрт нь бас унтах хэрэгтэй байсан гэж хариулна. Үүнийг сонсоод Борн энэ залуу зөвхөн завтай төдийгүй хэрхэн боломжтой тоглож байгаагаараа хоолой нэг ингэж дүгнэн. Ханс одоо бүх зүйлээ хүлээсэн юм чинь Борн түүнийг уучлахад бижин эсхийг асууна. Гэвч манай баатар иштэй инээн сэвлээд өршөөлж гойсон иймэрхүү хүмүүстэй цаашид таарсаар байх болно. Гэхдээ тэр бүхнийг зүгээр өнгөрөөдөв зөөлөн сэтгэлтэй нэг юм биш гэж хэлнэ. Ханс өөрийгөө бусад шиг биш гэж зүтгээд хотод буцаж очих юм бол өөрийнхөө бүх зүйлийг өхөө амжилт Борн харамсахгүй гэж хэлнэ. Гэвч манай залуу энэ хүний өөх хог шааны өрөвдмөр гонтошлыг үл тоон. Ингээд тоглоомд хаанхны бүтэн өдрөөр тэрээр хүн аж тасгана. Хоёр дахь өдөр гэхэд тэрээр өөрийгөө амьд байх бат бүх хэрэгслүүдээр аль хэдийн хангагдсан байна. Савтай усууж луужин гарч хөвсдөө шалгаж цагаар цаг баримталж шахны эмчилгээний эм хэрэглэдэг болсон тул
Төрөвцөн агуун хүн шиг хагас нүцгэн тэнүүчлэхэ болно. Хүнийг алаад дуусныхаа дараа энгийн хүн шиг амьдарч хийж байгаа нь нэлээд тачирхалтай юм. Гэсэн хэдий ч тэрээр одоо болохоор нэг зохиод гоблинийг бич хангалттай хүчтэй болжээ. Эхэндээ тэрээр товчтанд энэ сайн байна гэж бодоагүй. Тул зэсэн сонгох талаарч бодож байгаагүй юм. Тэрээр одоо ч нас бид хүрсэн Япон хүнээс зүсгээгээрээ явжээ. Гэхдээ одоо барбарын байхантис өөр мэдрэмж төрүүлж байна. Төрдөг байшинтай 2-5 өдөр гоблинууд хосороо гарч ич эхэлнэ. Шинэ хэрэгслүүдийнх нь ачаар түүний тулааны үзүүлэлтүүд асар ихээр өснө. Бужир нь хос гоблиныг төвөггүйгээр аж чаддаг болсноор сайн дэвшил гаргаж байна. Гэвч зогсдгүй үргэлжлэн талаан болон аимшигтай нойргуудлаас олж ядраа нь хоримчлагдаж эхэлнэ. Манай залуу шинэ манай хамтрагч хараахан байхгүй байгаач гоблины хотгонд өгтөж өгөхөөс илүүтэй өөрний хансад араасаа хотглооснаас дээр гэж бодно. Тохиж орших бүртэн гоблинууд яг нүдэн дээр нь гарч ирдэг тул тэрээр бүхэн тохиолно. Сүүлийн хэсэгтээ зурчснаас хойш бараг 10 минут ч өнгөрөөгүй байхад гарч ирсэн тул тэрээр ууртаагаар тэднэлүүд байрна. Түүнийг илүү бөхөмдөөж байгаа зүйл бол эдгээр заван гоблинууд түүний унтах цагийг яагаад юм бэ тоглоом тоосох цашиж хүлээж авдаг явдал юм. Өмнөх бүлгийг устгаад ирдөө 10 минут болж байсан тул тэр тэс чадан тэдэнд уур бухимсаа гаргав. Бёрн хан төвшин загсаад харагдах орчны бүх гоблиныг устгацсан гэж бодов. Түүний хүсэж байгаа ганц зүйл бол бахан амралт учраас тэр дахиж харж ирэхгүй байгаасай гэж тэр найдав. Нүд нь ангилтан зөөрөн өчөж эхлэмэгц нэг гоблин түүнийг мэдхгүй хад зүүдэнд нь отгож тэр даруй уртай нарахгүй цохиод ав. Хоёр дахь нь үүнийг хараад зогцсон ч бөөрн нараас нь хөөх тэмшгүй байсан тул цогтж байгаад нь алзархав. Хэрв тэр арай намхан байсан эсвэл гоблин арай өндөр төсөрсөн бол хоолойг нь хөвчих байсныг тэр ойлгов. Энэ бодол түүнд гүнзгий хурж гоблиныг огт анзаараагүй. Төр түүнд сайн амрах хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэр ширхаа хараад үүнийг эмчлэх ёстойгоо мэдэв. Харамсалтай царийн ганц сонгогдсон ширханаас нь ч илүү хорсогддог ундамж байлаа. 14 цаг өнгөрч тоолгочид шүний хамтрагчаа хайж эхлэв. Гэвч зэрлэг хүний зүрх нэлээд өндөр үнээр зарагддаг тол бөөрн хинд ч хийж болохгүй мэдэж бай. Энэ нөхцөлд өөрнийг зэрлэг хүн түүнийг алж мэднэ гэж бодохгүй байгаа царийн ганц хүн байв. Иймд тэрнийг хайхаар харлаа. Өчигдрийнхөөс ялгаатай цасандаа хотолцсон. Нэг хөтөлгүй байгааг нь харсан хэсэг хүн түүнээс шүний хамтрагч болохгүй. Тиймээс тэр там дундуур яваад ирсэн нэгэн шиг харагдаж байлаа. Өмнө нь тэр хий нэгэнтэй хамтрахад дэндүү өрөвдөлтэй харагдаж байв. Гэвч одоо тэр дөхөж ирсэн хүн бүрт зөвхөн зэрлэг хүн хайж байгаагаа хэлж байна. Түүнийг сонссон нэг хүн гайхширч ширтээд ихэнх дэд түвшин зөө нүүцэн тул энэ давхарт зөө хөрөхгүй зэрлэг хүн үлдсэн байх магадлалтай учраас олдохгүй байх гэж хэлв. Үүнийг хэлээд тэр залуу амжилт хүсээд яваад өгөө. Өөр шигээ бочинжиг залуу энэ давхарт ядарч яваа нь харамсалтай санагдаж борн бодов. Энэ нь тийм амар байхгүй ойлгомжтой тул өөр зэрлэг хүн гарч ирэхийг хүсээгээд нэмэргүй гэж тэр тооцоолов. Тиймээс тэр хүлээлттэй багсах хэрэгтэй байв. Тэр хүнтэй хамтрахыг хүсэхгүй байгаа тул өөр ямар нэгэн жасаас хүн хайх хэрэгтэй болжээ. Тэд хүнээс цөөхөн байж болох ч зэрлэг хүмүүсээс олон таатай байв. Энэ нь зэрлэг хүний галт хатуу сүнсийг хуваалцдаг одоо хүн эсвэл өгөндөө өргөж үнэн ч байдаг гэж байж болох ч хүн биш бол түүнд ямар ч ялгаагүй байв. Бусад хэсэг нь харахад үнэн ч зантай байдаг тул шуналтаас харсан хүмүүс шиг аялгчтэй тохор хөнөөс очруулахгүй. Энэ сонголтоо хийгээд бараг цаг орчин тэнүүжсэний эцэст манай залуу булан тойрон сандчин сууж буй шархацсан вайф хүнийг олж харав. Бёрн түүнээс ганцаараа эсхийг нь асуухад тэр залуу харамгцсан ясандаа сандран намаа шүүрч авав. Түүнийг зүгээр л өөрийгөө хамгаалж гин гэж бодсон бөгөөд шархацсан үедээ гинт зэрлэг хүнтэй таарчдуус хин чин байдлаар хариу үйлдэл үзүүлэх тул түүнийг бүрөө тохиж чадахгүй байлаа. Тэр илүү ойртож харахад гоблины хотох биш болох нь ил тарагдах гэдс дээрх шархыг нь шууд анзаарав. Үүнийг нь хүн хийсэн үү гэж асуухад тэр өвдөөс үүдэн түүнээс тасламж гуйж гайхшруулв. Хүлээжсэн дүүтэй учир энэ удаад амь хэлрүүлж өгөхийг болгоход нь тэр сангч орхив. Эльфүүд ихчлэн их зантай гэвчээрээ алдартай тул түүний энэ үйлдэл түүнийг алмаар болов. Гэвч энд тэр арчаагүй амтай шиг ашиж байна. Хэрв түүнийг ин гэдгийг мэдсэн бол өөрөөр хандах байсан биз. Тиймээс бүх зүйлийг зэгцлэх цаг болсныг тэр шийдэв. Тэр бүсгүйд дулаанаар инээмсэглээд түүнийг алах бодлогүй гэдгийг хэлв. Гэвч энэ нь яагаад ч юм түүнийг жинхэнэ цурж алсуугуулж бичиг харагдуулж зүрх нь хагарах шалаа. Тэр зэрлэг хүн болохоороо үүнийг хийх гэж байгаа мó гэж асуугаад өөрт нь боломж олгохгүй. Зэрлэг хүмүүс яг юу хийчихэд им хараал идсэн нэр хүндтэй басны гайхан бохиндож ганцхан өгүүлбэрээр яагаад тийм их хайсанд гайхав. Энэ бүхнийг хойш тавиад тэр ихлэж шархаа имжлэхэд анхаараарай. Дараа нь сайтар ярилцаж болно гэж хэлв. Тэрээр имчилгээний ургамал гэдгийг нь шууд таньсан бостыг түнд гартуулсан өгөв. Тэр үүнийг хортой гэж бодож байсан ч аюулгүй гэдгийг сонсоод хамаагүй дээр санагдав. Үнэтэй ургамлуудаа яагаад өгч байгааг нь асуухад бусдад туслахад ямар нэгэн шалтгаан хэрэгтэй гэж юу хэмээн асуув. Гэсэн ч түүний дотор ямар нэгэн нууцхан зорилго буюу ойлгож байгаа бол түүний шүний хамтрагч болох гэж нуугдж байлаа. Манай баатар түүнээс одоо илүү хүнд байж байгаа тул өөрийгөө боогцоор харуул маган жахал болов. Шархалтаж ядарсан ч гэсэн бас үннийг хишгэд нэрээ царайшиг байв. Түүнийг бож дарагдж явах зур тэр имчилгээгээ дуусгав. Мөн одоо тэр арай баг боломжилж байгаа тул зөв танилцах цаг болсныг олж мэдэв. Өөрийгөө борн гэж танилцуулахад тэр эргэлзэнгүйгээр өөрийгөө ирвэн гэж хэлв. Тэр яагаад өөрөөс нь наагаад байгааг асуухад өөрөө зэвсэг хүн. Харин тэр ежих бөгөөд хоёр арстан олон зууны турш дайсансаар ирсэн гэдгийг хэлв. Тоглоомд тэдний сайн харилцаатай байсан гэж байсан тул
Тэдний муу харилцааны тухай сонссон анхны тохиолдож байжаа. Гэвч дайн тусаад 10 жил болсон тул ямар нэгэн ус хонцон байхгүй бөгөөд түүнтэй байлдах сонирхолгүй гэдгээ хортон нэмж хэлв. Гэсэн хэдий ч тоглоомын цаг хугацаанаас хойш хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байсан. Тул үүнийг сонсох нь хачирхалтай санагдав. Ямар ч байсан түүнд одоо өөрхийн нэгнийг хайх боломж байхгүй байлаа. Тэр мөн ямар нэгэн муу санаа үүрлээгүй гэдгийг хэлэхэд бүсгүүчийн сэтгэлээсээ баярсав. Тэрээр эцэст нь түүнээс хамтдаа ядарснаа дуртаад ганцхан өдөр хамтран ажиллаж амьд үлдэхэд тусчна. Химэн шөнийн хамтрагч болохыг хүсэж байгаа эсгээ асуув. Дайчны нэр төр нь маш чухал болохыг дурдаад үгээр тангаруулахыг хүсэв. Түүнд хор хөнөөж учруулахгүй бөгөөд хариуд наваг аймгийнхаа нэрээр тангарахна гэж хэлв. Дайчны нэр төрийг автханч таадаггүй. Тол энэ утгагүй зүйлийг 8-ны хэрэгсэж болох шиг сон зүгээр л ажиллах болно гэж тэр бодов. Тэр даруй зөвшөөрөв. Үүнийг дуусгаад тэр нэр нь мистер биш харин Борн гэдгийг тодруулахаар шийдсэн бөгөөд тэрээр залуухан царайлаг 20 настай залуу байв. Маш их баярлалаа. Тэрээр өөрийг нь гимтэхгүй гэдгээ дайчны нэр төрөөр тангарагчав. Тэрээр мөн адил өөрийг нь тавьчихгүй гэдгээ овог аймгийнхаа нэрээр тангарагчав. Тангараа таснаар тэр эцэст нь намарч чадах болсондоо тайшрав. Тэр ихлээд унтахаа хэлээд халаасны цаг гардуулсан өгч нэрээд үндэ тал боломжтой байхыг санаалав. Газар хэвтэх зөөрөө унтах гэдэг ийм том даалгавар болсон тэр бүхэндөө бас с жижигжингүй байсан тул ямар ч байсан 10 минут унтж байгаа дөр эсэхээр шийдсэн ч шууд лунтаад өгөв. Гэтэл тэр гинт сэрээгээ ямар нэгэн онцгой байдал үүссэн гэж бодсон ч 2 цаг өнгөрсөн тухай ингэнэ хэлв. Хүнжил үргэгч хоёрын хослол тис өөр байсан бололтой тэр бүр зүгээр л унтж байгаа дөр эсгэж амжаагүйгээ ойлгов. Хэрв Ханс эдгээрийг өгсөн бол тэр амьдлаас амьд гарч чадахгүй хасан гэж тэр бодов. Тиймээс тэр эдгээрийг түнд зээлдүүлж хөсөр хүнжил төр зуурын дээр ашиглаж болно гэдгийг хэлв. Түүнийг амгацаа тэр баяртай нарахгүй гэрэлтэж мансарвчаас илүү хурдан ундаад өгөв.